суур ямар эдийн засгийн систем төр суурлах ерөөсөө тодорхой биш. Зүгээр л энэ тэнд ингээд нэг төвөр. Яагаад тэрийг чухалчилж би чуулган дээр асуусан бэхээр хувийн хвшил талдаа буюу барууны чиг баримжаатай эдийн засгийн баримжаатай явах юм уу эсвэл төр даван болсон төрийн зохицуулалтаа зах зээл эдийн засгийн чиг баримжаатай явах. Энэ ерөөсөө ойлгомжгүй байдаг. Энэ ойлгомжгүй болохоор энэ засгийн газрын цаашдын алсын чиг хараа хүрэх гээд байгаа үр дүн юу болох гэдэг юм бүүмд. За төсөвтэй холбоотойгоор ердөөс нэг ийм л гол асуудал байна. Энгийн үгээр ярил. Альва засгийн газрын зарлага төлөвлөгөөт бодит орлогоо давбал инфляц үүсдэг. Энэний төлөгч нь хэн бэ гэхээр бүх татвар төлөгчд. Өөрөөр хэлбэл барааны үнэс, цалин тэтгэврт итгэмж худалдаа авах чадамж унана. Ингээд одоо ажил үйлчлэгээ эрхэлдэг аж ахуй нэгж компаниуд татвар шимтгэл торгуул төлдөг иргэд ингээд бүгдээрээ л төлбөрийн төлтгөл байхгүй. Энээс урьдчилан сэргийлж төсвийн доктортой байдлын тухай хууль сахилга баттыг сахих, нийт тод байлгах, орлого зарлагын тэнцвэржүүлэлтийг хадгалах хамгаалах юм зорилготой. Гэтэл энийг хамгаалдаг эрх зүйн маш тодорхой зүйл залцуудыг байх болгож байгаа байхгүй. Жишээлбэл манайх эдийн засгийн эмзэг, нүүрсний экспорт, зэсийн экспортоос хамааралтай. Энэ өөрөө тогтвортой эдийн засгийн суурь эзэж болж чаддаггүй. Ятад хэлээ хаалаа эсвэл нүүрс худалдаа боллоо гэхэд үндсэндээ тэгээд юу болдгийг бүгд л мэдэж шүү дээ. Бүгд зогсолт байдаг шүү дээ. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүний одоо хэмжлэлтэнд энийг эргэж тооцоод түүнтэй дүүцүүлж баримжаа авдаг хэм хэмжээнүүд байна шүү дээ. Одоо бүрийн таз 30-аар гэл бусад бүх хэмжигдэхүүн. Энэ дэр буцаад нүүрс зэсийн экспортыг дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэм хэмжээнд тооцож нөгөө 60% тооцох гэж болохгүй зүйл болчиход байгаа байхгүй. Ингээд маш том ухралт. Тэгээ өнгөрсөн энэ уралдаануудыг харахад за нэгдүгээрт юу гэхээр сөрөг хүчний ажлын талбар юунаас эхлэх вэ гэхээр засгийн газрын үйл ажиллагааны эх 4 жилийн хөтөлбөр. Энийгээ бид давчлаа. Ямар тач ингэж чуулганаар батлагдаад эх 7 хоногийн сүүлдэхэд эцсийн байдлаа бид надад ирж байна. Бид бол энийг л барьж 4 жил ажиллана. Сөрөг хүчний ажил өмнөөс л эхэлнэ. За төсвийн доктортой байдлын тухай хууль дээр маш том асуудлуудыг гаргалаа. Засгийн газрын төлөөлөл хэлэхдээ бид бол одоо өрийн таацыг нэмэгдүүлэх, улс орны хямруулахгүй гэдэг үг хэлээд байна шүү дээ. За энэ нь хоёр дахь одоо бидний талд болж байгаа. За 9 сарын 15-наас эхэлж 11 сарын 15-ны хооронд төсөв батлагдана. Эцсийн байдлаар 11 сарын 15 гэхэд 25 оны төсөв орж ирнэ. За төсөөлөлтөөр хэр үйлдэх юм бэ? Үйл ажиллагааны хөтөлбөртөөр хэр үйлдэх юм бэ? Эцсийн дүндээ төгрөгийн худалдаа авах чадамж хэн сайжрах? Одоо энэ улсын парламентаар хэлцэж байгаа 2023 оны төсвийн гүйцэтгэл одоо хэлцэж байгаа. Гэтэл 24 оны төсөв тодтол оруулах асуудлыг өмнө хэлсэн. Мөн одоо саяны таны хэлсэнчлэн удахгүй ихэд 25 оны төсөв хэлцлээ. Тэгэхээр араас нь залгуулаад орж байна. Энэ их хэмжээний их найз төгрөгийн асуудлыг ингээд араас нь хэлцэж байгаа дээр гишүүд одоо тухайлбал хяналт тавих нөгөө иргэдийг төлөөлөхгүйгээ хэр сайн биелүүлж чадж байгаа юм. Шинэ гишүүд бол одоо тайрамтай танилцж амжихгүй юм аа гэж хэлж байгаа шүү дээ. Ердөөсөө урд өдөр нөгөөл тэгэл маргааш нь хэлцүүлээд байгаа. Тэгэхээр эн чинь ялангуяа энэ өөрөө тийм засгийн газрын хөдөлмөрийн таатай нөхцлүүдийг бүрдүүлээд байна л да. Чи дийлэнх нь 126-аас хэдэн шинэ гишүүд байгаа лээ. Бараг 90 нь. Ажлын албаач бүрдүүлж чадаагүй байна. Зарим нь өрөө таслахандаа ч орж чадаагүй. Тэгээ нэг ийм нэг төвхөнж бэхжиж авч байгаа үед маш хурдцтайгаар энэ хуулийн өөрчлөлтүүдийг хийгээд байна шүү дээ. Тэгээ за тэр одоо 5 дахь ажиллах нөхцөлийг хаяа. Хамгийн гол нь энэ чинь маш олон хуулийн хүрээнд шийдэгдэх асуудал. Энэ бүгдийг шинэ гишүүд нь төдийлөн сайн мэдэхгүй байна. Мэдээж бол одоо урд нь нэг парламент сууж ирсэн, сөрөг хүчин хийж ирсэн мань мэтийн хувьд бол дадлаг туршлага байх.
гисэн хэдий ч ердөөсөө ингээл урд оройн материал өгүүлэл маргааш нь шууд чуулганаар хэлцүүлээл. Тэгэл байнгын орон дээр унж байгаа асуудлыг коноп техникийн асуудал гарлаа гээл дахиж санал хураалгаал. Яг хөө конопны асуудал бол би ч өөрөө ганц нэг удаа харсан. Гэхдээ ийм хариуцлагатай хуулиуд төр ингэж болохгүй л байхгүй. 23 оны төсвийн гүйцэтгэл дээр аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтэн дээр маш олон тооны одоо энэ зөрчилдөг бол илэрсэн гэдгийг хэлж штэ. Тэгэхээр бид нар 23 оны төсөв дээрээ бодит гүйцэтгэл дээр нэмэлт дүгнэлт хийж чадаагүй. Түрүүний асуулч бол маш. За ингээ 23 оны төсвийн гүйцэтгэл дээр одоо ингээ орж. За ингээд нэг 24 оны тодтголын асуудууд орж. Залгуулад ингээ 25 орж ирж байна. Энэ гурвыг багцлаад гар дээр авч байгаа бүгдээр ингээ ямар асуудлууд байгааг зөвхөн үндэсний аудитын ерөнхий газар дүгнэлтээс илүүтэй бид өөрсдөө тэр хийсэн дүгнэлтэн дээр нь шинээр дахиж дүгнэлтээс аргагүй болчих. Энэтэй уялдуулж их хурлдах үндэсний хвшил ажлын албаа зохион байгуулсан байна. Одоо энэ наа чин болов за одоо ингээд надад нөгөө суур материалууд нь гардаг байхгүй болохоор цэжний банкар худлаа хийж болохгүй байгаа даа шүү дээ. Яг бодтой барил факта тоон үзүүлэлтээр нь ярьж таа гуйлнууд сухайгаад байна шүү дээ. Өчигдөр хүртэл төсвийн байнг 3-4 бол бүгд анзаар үзтээ. Зүгээр наад захын жишээлтэй шүү дээ. Энэ оны төсвийг бол одоо хамгийн сонгуулийн өмнөх хамгийн хэлсэн төсөв буюу 27 их найдын төсөв байсан. Одоо тэгээд дахиад 3 их найдаар тэлээд 30 их найд гаргачлаа. Тэгэхээр нөгөө яг үндэсний эвслийн үндэснэрээ баяж үндэсний энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг энэ бодлоготой ч одоо тухайлбал энэ төсвийн бодлого огт нийцэхгүй болж таарах гэдэг шүү дээ. Тэгэхээр та одоо тухайлбал энэ намынхаа дэвшүүлсэн бодлогыг хамгаалж энэ улсын хурал дээр одоо яаж байр суурь илэрхийлэх яавал бид үндэснэрээ баяждаг энэ үндэсний аж ахуйн нэгжтэй маш тодорхой бодлоготой болох юм. Төрийн оролцоог л байхгүй болох юм. Нүгөө хүч багдана гэж би ердөөсөө тооцохгүй. Тэгтээ тэргүй намайг яаж ажилладаг та дээрх биш мэдэх байлгүй. Ердөөсөө төрийн оролцоог л бид нэр хөнөх хэрэгтэй байна. Одоо жишээлбэл засгийн газар за төсөв салиа авч 300 мянга. Нийт жилийн төсвийн урсгал зардлын 78% зөвхөн салингийн болон түүнтэй холбогдох урсгал зардалтай. Цаана хөрөнгө оруулалтын хэм хэмжээ гэдэг нь ердөөсөө байна. Жишээлбэл засгийн газар төрийн албадаг нэгч оронтой нэмэхгүй байснараа сайн үзүүлэлт ердөөсөө биш. Маш том одоо улс төрийн нам дагсан төрийн албаны бүтэц бий болчихсон. Хөрөнгө оруулалтын хэм хэмжээ ердөөсөө байхгүй. Нөгөө хэмнэлттэй хууль нь хаана байна? Нөгөө татвар төлөгчдийн мөнгийг эргээд одоо үйлчлэгээ болгож хөрөнгө оруулалт хийдэг тэр тогтолцоо ханах байхгүй шүү дээ. Дандаа л урсгал зардал. За төрийн өмч 115 аж ахуйн нэгжүүдтэй бүтцийн өөрчлөлт хийгээд сая энэ өнгөрсөн 2 сард нэг 95 болгосон баг. Тэгвэл бүтцийн өөрчлөлтөө шүү. Үр ашигтай ажиллаж байгаа юм юу ч байхгүй. Тэгэл буцаал тэрний төсвөр алдагдлын төсвөөс нөгчөөд. За нийгмийн даатгалын санга. Нөгөө капитал банкнд байршуулсан 240 тэрбум төгрөг. Одоо хаана вэ? Шингис хаан байхгүй. Ч одоо бас 100 хэдэн тэрбум байгуулдаг. Тэгээ мэдээж энэ бүгдийн араас бидээ юу. За дээрэс нь хулгай маш олон асуудлууд байгаа. Өнгөрсөн жуулганаар зүгээр л нэг хавцыг л та хэд үзүүлсэн шүү дээ. Мэргэжлийн үүднээс ямар ч хэвлэл мэдээлэл ажиллаагүй. Ямар ч их хурлын гишүүд ажиллаагүй. За тэр нүүрсний сонсгол, тэр ногоон автобус, хөгжлийн банк. Энэ бол зүгээр л өстой нүглийн үүдээ бодлоор хуурсан. За энэ үүднээсээ байж энэ үүднээсээ тусгай альтнуудад торонд би орох ёстой гэж үзсэн. Хүсэлтээ өгсөн. Тэгэнгүүт их хурл 76 гишүүнтэй хад тусгай альтнуудад тороо 5 гишүүнтэй байсан. Одоо буцаад 5-аар нь барих гэдэг. 126 болохоор тэр пропорцоор бас өсөх ёстой шүү дээ. Хуулиар бол байнгын орооны гишүүдийн 2-1 хүртэлх гишүүдээс тусгай альтнуудад тороо бүрддэг. Тусгай альтны чигээр үүрэг мэдэнтэй. Хүсэлтээ аль бие ёсоор өгсөн. Хүлээж авахгүй гэдэг аль бие ёсны хариуг сонссон. Яагаад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх үүрэгтэй намайг тусгай альтнуудад торонд оруулахгүй гэж. За зарлагын дэд ороо. Зарлагын дэд ороо тэгтээ дэргүй их хурл цөөнх гэж байхгүй болсон. Одоо 3 намын нэг бүхий олон болчихсон. Хуулиараа нэг бол иргэн зориг ногоо нам, үгүй бол үндэсний хвшил төлөвлөн тусгай зарлагын альтны дэд ороо дараа болох ёстой. За тэгэнгүүт Ингээс нөхрийг тавьчлаа. Бат хоёр байлаа.
Тэр нь аль намынх нь? Арслан. Арслан намынх. Ингээд өөрөө өөрсөндөө хял тавина гэдэг тогтолцоо эцээч амьдрал дээр байдгүй шүү дээ. За энэ цэцэн асуудал үүснэ. За манай хуульчид төсвийн байнгын орооны гаргасан энэ шийдвэрийг цэцэд өгнө. Тэрний хууль эрх зүйн бэлтгэл ажлууд хангалттай байж байгаа. Төсвийн энэ асуудлыг үргэлжлүүлээд асуухад нэг төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг одоо яг энэ чигээр зэтгүүлээд баталж байгаа тийм. Тэгэхээр парламент дээр хяналт тавих одоо хин хэдэн өргөх гэж байгаа нь парламент дээр тайлгнах болохоор та одоо яг яаж хяналт тавих вэ? Үгүй одоо бид засгийн газрын үр зээлийг тусад нь гаргаж одоо Тэгэхээр би наад чи хариулж. За мэдээллээр хангагдаж байгаа тохиолдолд энд бол хяналтыг тавина. Хамгийн гол нь их хурлын гишүүдэд мэдээлэл ирдгэл өгс. Заримдаа өгдөггүй шүү дээ. Заримдаа танилцах эрхийг хаадаг. Жишээлбэл тусгай хяналтанд ороод намайг оруулахгүй гэдэг устын шийдвэр гарч байгаа бол ойлгомжтой. За шалтгаан зорилго нь маш тодорхой. Наана болохоор нэг л авилгал хулгайтай тэмцсэн хуулийн хэрэгжилтийг тэг шангана ярих мөртлөө яг бодит байдал дээр бүгдээ л зүгтаагаад байна шүү дээ. Хамгийн чухал дэд хоёр хоолой. Тусгай хяналтын дэд хороо, зарлахын хяналтын дэд хороо. Тэгээ өөрсдөө энийг төлөөллийнхөө дуулууртай нөхдүүдтэйгээ тавьчаад өөрөө өөрсөндөө хяналттай өгнө. Энэ бол үүдэн юм байна. Энэ байдалтай таад бас би нөгөө бодит байдлыг хэлээд байгаа тэмцэж байгааг нэг хэлбэр шүү дээ. Энийг маань сайн төвөөгөө Шүүхийн ерхий зөвлөлийн одоо шүүгч ус гишүүнийг өөрөө өргөдөө өгөл ажилласаа гаргах хүсдэг өсвөгчдөр байнга ороогаар хэлсэн л дээ. Тэгэхээр байнга ороо дэмжээгүй. Тэгэхээр тэр гишүүн бол өөрөө яг их хурлын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр хэрвээ одоо санал тавьсан бол одоо их хурлын даргатаа уулзсан болж таарад байна. Тэгэхээр энэ дээр та ямар За тэр тал дээр бол үннийг хэлэхэд надад ямар ч мэдээлэл байна. Яагаад ямар үндслээр ямар хуулийн зүйл залтыг үндэслэж өргөдлөө гэсэн. Яагаад байнгын ороод энэ дээр өргөдлийн хүлээж авахгүй шийдвэр гаргасан мэдэхгүй. За яг одоо 23 болон 24 оны төсвийн талаар бол ерөнхийдөө асуудал байгаа гэдгийг бид ярьчлаа. Тэгэхээр та одоо 25 оны төсвийг хэлцэх үе дээр танд энэ эдгээр тулгамдаад байгаа нөгөө төрийн орцоо таны хилээд байгаа багасгах гэдэг дээр тухайд яг бодтой ямар шийдвэр 23 оны төсвийн гүйцэтгэл 24 он 25 оны төсвийн хууль ороод ирэхээр 24 оных чинь үндсэндээ дуусах талтай. Энэ бүгдээ хамтд нь харах хэрэгтэй. Чи бүгд хоорондоо уялдаа холбоотой шүү дээ. Заавал хамтд нь харна. Тэгжиж би тодорхой баримт фактаа асуудлуудаа ярилцсан зүг. Зүгээр одоо ингээд юу ч орж ирээгүй байхад ярих хүндрэлтэй байна.